За сайн байцгаана уу. За би та нартай өнөөдөр нөгөө стресс болон нөгөө anxiety, айдас одоо санаа зовлтын талаар бяцхан юм ярих гэж бодсон. Нэгдүгürt би бол ямар ч коуч биш. Одоо эмчч биш. Зүгээр л өөртөө амьдрал тохиолж байгаа юм аа нөгөө даван туулаад, уншиж судлаад явж байгаа одоо туршлага юм уу, ямар нэгэн одоо сонссон юм а та нартайгаа хуваалцаа сүүл ярьж байгаа учраас сүүлийн үед янз бүрийн одоо видеонууд оруулаад байгаа. За өнөөдөр болохоор би тэр одоо стресс болон санаа зовлт айдсын талаар жоохон юм ярих гэж бодсон. Юу гэхээр нөгөө одоо happiness номын зохиолч тэр Артур Брукс гэдэг хүний одоо подкастууд надад орж ирдэг байхгүй яг би subscribe дарсан учраас тэгээд саяхан нэг одоо машин бариа явж байхдаа би тэр хүний нэг подкастын дотроос юу сонссон гэхээр хүн стресс одоо anxiety-га одоо тий санаа зовлттой өрөөсөө мэддэггүй юм байна л да. Яг би үнэхээр мэддэггүй юм байна. Тэгээ сүүлийн үед яалтчгүй тэр хүний ярьснаас хойш ярьсан юмыг сонссноос хойш би юу анзаарсан бэ гэхээр өөрийнхөө нөгөө нэг одоо Apple Watch-ийн тусламжтайгаар тий нөгөө одоо цаг бүгжнийхаа тусламжтайгаар би өөрийнхөө унтлахны чанарыг за тэгээд ямар стресстэй явж байгаагаа мэдэж эхэлж байгаа байхгүй яг нь ер нь бол би стресстэй амьдрал гэдэг явдаг гэдгийг мэддэг боловч одоо хэр стресстэй яваад байгаагаа хэр их санаа зовлттой байгаагаа анзаардгүй л явсан юм байна л да. Энэ маань тэгээд ирээдүйд бол надад ямар нэгэн тийм хүчин тусах магадлал бас өндөрсөж байгаа байсан юм байна л да. Тэгээд яг сүүлийн үед тэр одоо purpose ярьсныг сонсоод өөрийнхөө одоо айдас санаа зовлт дээр одоо стрессээр дүнгиж ажиллаж эхэлж байна. За юу гэхээр эхлээд бол бид нар юунаас санаа зовж байна, юунд санаа зовж байна, юунаас айж байна гэдгийг мэдх юм байна. Тэр тэгж мэднэ гэдэг тэрийг чинь таньж мэднэ гэж шүү дээ. Тэр нь одоо мэднэ гэдэг чинь л би өөртөө яаж ажиллах уу гэдэг бас хамаарах юм байна л да. Тэгэнгүүт одоо нэгэн тал их санаа зовлттой байх юм бол одоо гурван ийм арга байдаг гинэ санаа зовлттой одоо багасгах ч юм уу тэрнтэйг ажиллах. Нэгдүгээрт нь болохоор санаа зовлттой одоо гэдгээ мэдчихээ яг юунд санаа зовж байгаа гэдгийг мэдчихээвэл одоо тэр чинь стресс болох юм чинь тий сайн тэмдэглэл хөтөл гэж байна. За айгүй сайн тэмдэглэл хөтөлөх юм өдөр болгон тэмдэглэл хөтөл зарим хүмүүс нөгөө орой болгон юмаа бичгэдэг шиг яг тэмдэглэл хөтөлөх юм байна. За хоёрдугаарт нь болохоор багасгах хэрэггүй гинэ. Одоо би стресстэй байна, би айгүй юм одоо anxiety санаа зовлт юм айдастай байна гин гоо багасгах ямар нэгэн арга хэрлээд иж болохгүй гинэ. Им угаач юм уу, ямар нэгэн архитаар суугаач юм ингээд ямар нэг юмар орлуулад тэгж багасгаад авах хэрэггүй гинэ. Энэ бол бүр долоондор болгодог гинэ. Гуравдугаарт нь болохоор ерөөсөө хүлээж ав гинэ. Би ингээд нэгэнт би стресстэй юм байна, нэгэнт би одоо энэ одоо юунаас стресстэй байгаа, юунд ингээд санаа зовоод байгаагаа мэдээд одоо мэдэж аваад тэрийг одоо тодорхойлоо тий энээс нь юу яаж байгаа юм мэдэж аваад хүлээж авах гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө буддийн философи гэдэг юм байна л та байдаг гэж юм л да тэр одоо профессор ярьж байгаагаар эсрүүцэх тусам хүн улам зовдөг гэхээр хүний юмыг альва юмыг хүлээж авах гэдэг чинь яг үнэн байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө эсрүүцэх хэрэггүй гинэ. Эсрүүцээд авахгүй хүлээж ав. Тэгэхээр би юмд стресстэй байна, ийм санаа зовоод байна гэдэг хүлээж аваад тэрнтэйг ажиллах юм байна. Тэгээд тэр чинь ажиллах нь болохоор тэр одоо тэмдэглэл хөтлөх гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө одоо өндөр үр бүтээмжтэй ажилтдаг хүмүүс болохоор одоо өндөр үр бүтээмжтэй high performance гэдэг чинь тэр хүмүүс чинь одоо асар их ажлыг ингээ богино хугацаанд амжуулдаг юм одоо хүмүүс байдаг штэ. Өндөр бүтээмжтэй хүмүүс гэж ярьдаг тий. За тийм хүмүүс болохоор одоо энийг өөрсдөө нэгэнт мэддэг учраас тэрийг аль болох эерэг болгож хувиргадаг гинэ. Тэртээ тэргүй бид нар одоо юу яаж байгаа асар их стресстэй ажиллаж байгаа санаа зовлттой ажилладаг учраас тэрийг одоо эерэг болгодог. Тэгэхээр эерэг болгоно гэдэг чинь одоо сөрөг бодол орж ирээ сөрөг юм орж ирэх юм бол тэрийг эерэг болгож бичээд эерэг болгоод одоо хийгээ явах хэрэгтэй гинэ. Тэгжээж энэ одоо айдас хүд санаа зовлтоос салдаг гинэ. Би болохоор хүүхэд байхдаа нөгөө ээжигээ та юун санаа зовдгийг одоо санаа зовх хэрэг байхгүй ш тэгээ тэгдэг байсан чинь гэд өөрөө ирэхгүй санаа зовлт ингээд айдас гэдэг чинь ер нь бол хүмүүст бол санаа зовлт стресс гэж хүмүүст бол натуралаар бэж яадаг. Гэхдээ тэрийг яаж даван туулах уу гэдэг бас аргыг хүн олох ёстой байна л да. Тэгэхээр эхлээд одоо нэгдүгээрт нь өөрийнхөө стрессийг одоо санаа зовлтаа таньж мэд гэж юм тийм ээ. Таньж мэд дараа нь таньж мэдээд тэрнтэйг ажиллахын тулд тэмдэглэл хөтөл ерөөсөө эсэргүүцээд им тан уугаад арх дар суугаа ямар нэг юм хэрэгжилж болохгүй
гуравдугаарт нь хүлээж ав. Би стресстэй байна. Би одоо санаа зовж байгаа юм байна гэдэг хүлээж ав гэж. За ингээд явах юм бол одоо хүмүүс бол бас ер нь бол ямар нэгэн байдлаар одоо арай happy тий аз жаргалтай амьдрах бас нэг түлхүүр болох юм болоо гэсэн үднээс тэр одоо Харвардын доктор профессор Артур Брукс гэдэг хүний зөвлөгөө хуваалцлаа. За өдрийг сайхан өнгөрөөрэй баяртай.